хай найзуудаа. Амар олон юм үрч тавьж байгаа л бичлэгээ эхлүүлж байна да. Тэгээд өөртөө амар урьдчилсан шинэ жилийн бэлэг авч гисэн. Тийм. Тэгээд яг нөгөө нэг энэ чи одоо нэг Black Friday гэдэг зүйл болоод байгаа хгүй юу? Хямдралын зүйлүүд. Тэгээд тэрийг далимдуулаад нэлээд олон зүйлийг өөртөө шинэ жилийн бэлэг гэдэг нэрийн дор аваад өгчихсөн. Амар инээдээ сарын өмнө шинэ жилийн бэлэг өөртөө аваад өгсөн. Гэхдээ яг бүгдэнд нь ямар нэг хавах зайлшгүй шалтгаанууд байсан. Тийм учраас авсан. Тийм болохоор загас бүгдийг онгоолгоод эхлэе. Тэгээ хамгийн ихэнд бидний хамгийн сайн мэдих Dior-ийн утыг онгоолгоё. Энэ Dior-ыг бол би аль дээр авсан байсан л та зүгээр л та нарт харуулах гад буцаагаа хийчихсэн юм. Энэ болохоор Dior-ийн крем баггүй юу? Би зүгээр Dior-оос крем авчихсан. Би нөгөө нэг та нарт хэлжсэн шүү дээ би кремний асуудалтай байгааг хэлж илүү. Тэгээ би ингээд ууган тэр advent календараас крем фаундейшн гарч ирээсэ гэж амар хүссэн. Тэгээ гарч ирээгүй. Тэгээ би юу яагаад Dior дээр очиод бодуулж үзээд тэгээд амар гоё гаралттай байсан болохоор би энэ Dior-ийн Forever Skin Glow гэдэг кремийг фаундейшнийг авчихсан юм. За энэ ингээ хамгийн ихнийхэн заяа. Тэгээд уламжлалт ёсороо Dior-оос угаасаа бэлэг ирэх ёстой. Тэгээ энэ бэлэг нь болохоор дахиад жижигхан өнөртэй усны семпл, ийм жижиг семпл нь тэгээд энэ серумны семпл дахиад энэ серумных нь маш жижигхэн хэлбэрийн серум тестер тэгээд дахиад Dior-ийн өнөртэй усны семпл. Гэхдээ энэ семпл нь болохоор саяны семплээ бодвол Sabagla бодол нь яг оригинал устайгаа адилхан Sabagla бодолтой. Ийм хоёр семпл гэсэн үг. Гэхдээ энэ хоёр баг адилхан ус уу? Үгүй мэн. Үгүй. Үгүй мэн. Энэ хоёр өөр төрлийн ус байна. That's good. Амар их Dior-ийн жижиг устай болчлоо шүү би бүр. За, Dior-оос бол ийм зүйлүүд ирсэн. Тэгээд мэдээж ийм кашлакны оронд ийм жижигхэн даавууд ирсэн. Энэнд нь болохоор эми бүгчөө, аялалд явахдаа эми бүгчөө хийгээд явхад амар гоё идэг. Амар хэрэглэв штэ. За, дараагийнх нь болохоор Chanel. Chanel-ийнхыг болохоор би өнөөдөр ажлынхаа дундуур авчихсан юм. Эндээс болохоор нэг л зүйл авсан. Chanel-ээс нэг юм том зүйл. Powder авсан байгаа. Кремдээ зохируулаад миний нэрийн фаундейшны өнгө нь болохоор 1CR гэдэг юм өнгө байгаа. Тэгээд powder нь болохоор 12 natural color гэдэг өнгө. Энэ бол яг цааш нэр байгаа. Нэг юм зүйлүүд авсан. Эднэрт бол Chanel-ийн юу болохоор powder болохоор амар алтартай байсан. TikTok дээр айгүй алтартай байсан. Хүмүүс баг номер 1 powder гэж яриадсан. Будаг түгжэлд болон харагдтайх байдлууд нь айгүй гоё байсан. Тийм учраас энийг дурлан байж авсан. За. Одоо ийш арах уу? За эхлээд болохоор энэ болохоор Lorna Jane гэж унших уу. Тийм нөгөө нэг фитнес авсны брэнд гэдэг шүү дээ. Тэднийхээс би дресс авсан. Тэгсэн чинь ийм гоё ууттай ирсэн. Тэгээ энэ уутын нь бол 70 авч явахд гоё. Тэгээд мэдээж танилцуулга ном, каталог гэдэг баха. Каталог. Тэгээд энэ доор нь дахиад хямдралын мэдээлэл. За тэгээд яг гол зүйл нь болохоор палаж гарч ирнэ. Гэтэ би энийг баг та нарт өмсөж үзүүлж үнэхээр чадахгүй нэ. Би яг нөгөө нэг ажилласаа орж ирээ. Тэгээ бүр ингээд газ юмнуудаа онгойлгож үзье гэдэг дээрээ тавиа тэгээ газ суудсан байхгүй юу. Тэгээ одоо болохоор жоох ядраад байгаа учраас юмнуудыг олол үнэхээр онгойлгож үзэх тийхээ алга. Гэтэ би
өмсвөл яаж харагддаг гэдэг зургийг би энд тавиад. Яагаад тэгэхээр би энэ палажийн цагааны өмсөд үзсэн баггүй юу. Тэгтээ би авахдаа ийм navy өнгийн авсан хөх өнгийн авсан. Ийм дээрвэр хормоотой ийм амар гоё материалтай. Тэгээд энэ чи одоо 100 болж байгаа болохоор бүр өнөөдөр гэхэд нэмэх 37 градус ахгүй амар халуун. Тэгээд тэгэнгүүт ингээд ийм нэмгэн материалтай палаж, ийм нэмгэн хувцснууд надад амар хэрэгтэй байгаа. Хөлрөхгүй, халууцахгүй. Тэгээ ингээд шууд углаал гараа явахад амар доогуур нь пүүд, сандал юу ч өмсөн. Цэвэрхэн харагдана. Тэгээд ийм палаж авсан. Нэг ийм палаж бас би авсан. Өөрийнхөө бэлгэнд өөртөө бэлгэлж. Тэгээд ингээд болоо. За өөр эндээс юм авах хаа. Ингээд болоо. Энэ дэлгүүр бол ингээд болоо заяа. Хувцсны дэлгүүрээс бол ингээд болоо. Тэгээ би бүр юм бэлтгэлийн хувцсанд онцсон юм шиг байна. Одоо ингээд харж ивэл ингээд би энэ луулгын цамцаас өмссөн ингээд амар солиотой эдиктэд болчиход байна. За одоо болохоор энэ нэг хитэн боксыг онгойлгохын тулд заавал энэ зүйлийг онгойлгох хэрэгтэй. Энэ болохоор өөрөөсөө шинжилээр авч гэж хамгийн үнэтэй зүйл минь. Та нар яг бодож байгаа чинь зөв. 17 Pro Max авсан өөртөө. Silver өнгөнд авсан. Оранж өнгөнд нь болохоор кейс зөхгүй байх гэж бодсон би. Тэгээ хөх өнгө нь болохоор хитрхи ирчүүд харагдаадсэн. Тийм учраас нь би цагаан буюу silver өнгөнд авсан. Тэгээ амар царайлаг харагдаадсэн юм. За Австрали улсад гар утастай болох хэд хэдэн аргууд байдаг. За хамгийн ихний арга нь болохоор Apple дээр очиод бэлэн мөнгөө төлөөд тэгээд авах. Apple Scroll бол тийм нэг технологийн зүйлүүд зардаг гар утас гэр ахын цахилгаан бараа дээр зардаг GB, Hi-Fi, Scroll, Apple гэх тиймэрхүү дэлгүүрүүд дээр очиод яг бэлэн төлөөд авах боломжтой. Costco энтер дээр би нэг Сидней монголчуудын унсан чинь групп дээр ингээ хүмүүс бичсэн байгааг унсан чинь Costco дээр 17 Pro Max юу юм хэлээ $100 хямдхан зарагддаг гэсэн. Тийм good to know шүү дээ. За тэгэнгүүтээ Apple дээрээс бэлэн төлөлт юм. За тэгээд дараагийнх нь болохоор өөрийн телефоны салбарууд дээрээс лизинг хийж болно. Хүүгүй урт хугацааны. Одоо жишээлбэл чамд ингээ виз чинь 3 жилээр эсвэл 2 жилээр хамбалж 3 жилийн хугацаанд сар болгон төлөлтөө хийх боломжтой. Эсвэл 2 жилийн хугацаанд төлөлтөө хийх боломжтой. Тэр нь болохоор ингээд хөв хүний сонголт. Гэхдээ виз чинь заавал нэг ба түүнээс дээш жил байх хэрэгтэй. Дээрээс нь аялын визтэй байж болохгүй мэлээ шүү. За өөр нэг төрөл нь болохоор би бас энийг амар сүлд мэдэж авсан заа. Нөгөө нэг төрөл нь болохоор Apple-аас лизинг хийж болт юм бэлээ. Яг өөрийн телефон дээр ингэж 12 сар нөгөө нэг 24 сар мар гэж лизинг хийдэг шиг Apple дээр яг тийм зээлийн кредит картчиг зүйлийг үүсгээ тэгээ тэрэн дээрээс авч болт юм шиг байлээ. Би тэрийг бүр ингэж хизээ хойно саяхан мэдсэн заяа. Тэгээд тэрийг хойно тулд чи кредит чек хийлгэх хэвээр жоохон Apple-ийнх жоохон аюу олон зүйл хийх хэвээр юм шиг үлээ заяа. Гэхдээ сайн мэдгүй байна. Энийг ингээд давхар Apple-ийн пэйж хуудаснаас эсвэл ChatGPT интерээс ингээд давхарсан асуугаар миний уншиж судалснаар болохоор зээлийн кредит шалгах хэвээр тэгээд зарим бичиг баримтуудыг шалгах хэвээр визний бичиг баримт болон сургуулийн бичиг баримт ингээд янз бүрийн ингээд үнэхээр чи асуудалгүй энэ утасны төлөлтийг хийж чадна гэсэн зүйлээ чи одоо ингээд цалингийн хуудлага буюу payslip бид нар чи бүгдийг шалгаж ийж тэр зүйл гард юм шиг байгаа заяа. За тэгэнгүүтээ харин өөрийн телефон дээр болохоор чи зүгээр тэр өөрийн телефоноос дугаартай тэгээд тэнцэнэ сар болгон төлбөрөө төлдөг. Тийм л байхад өөрийн телефон тэгээд нөгөө нэг виз ч of course 1 жилээс дэшээ. За тэгэхээр юм бол тэгэл болоо. Ямар ч асуудалгүй. Тэгээ хамгийн ингэж ядаргаа болохгүй зүйл нь болохоор зүгээр Apple дээр ч бэлэн мөнгө төлөөд зүгээр аваад явах. За олон юм ярих. Уцаан гол. Яа. Би бүр инээд хүрээд би бүр энийг ингээд өдөр ирсэн байхгүй миний утас. Тэгээ би бүр ингээ өдөр ажил дээр ажиллаж чадахгүй бүр ингээ амар яраад хурдан онгойлгож үзчихсэн. Хурдан онгойлгох юмсан. Тэгээ би хүмүүсийн нөгөө нэг юуг яагаад хүмүүсийн утас unboxing гэж үзчихсэн. Йоо ямар зэрэлэг юм бэ? Тэгээ би өмнө нь
iPhone-ууд авдаг, барьдаг байсан. Гэхдээ хизээч Pro Max-ийг барьдаггүй. Одоо жишээлбэл миний утас шүү дээ. Миний утасаа. Иш хөрхи өөр утастаас нь хурж утсаа шаа хийц. Миний өмнөх утас болохоор 14 Plus байгаа. Тэгээ энийг би одоо баг 3 жил барьж байгаа заяа. Айгүй удаан барьсан байгаа ч тийм 3 жил бүхэлдэн 3 жил би барьсан. Миний кейсний арталтай амар болохгүй бол юм байна. Тэгээ ийм цагаан өнгөтэй ийм утас барьдаг байсан. Тэгээд одоо ийм болсон. Амар гоёгаад ёо би баярлалаа тийм. Яа за ингээд доторх нь бол угаасаа адилхан тийм сетапа хийгээд нэг тухтай сетап хийн. За тэгээ боксын дотор нь болохоор цэнэглэгч тэгээд зүүн ирсэн. Тэгээд би бодохдоо 17-г зөвхөн нөгөө нэг eSIM юм байна гэж бодсон байхгүй Apple-ийн нээлтийг үзээд тэгсэн чинь 17 маань physical SIM ордын билээ шүү нээзүүдаа. Энд чинь physical SIM орж болдсон юм лээ. Тэгээ би болохоор зөвхөн eSIM юм байна гэж бодоод исэн чинь үгүй байсан. Нэг тиймэрхүү тэгээд одоо уцаа чимэглэн заяа. Одоо энэ ард байгаа хэдэн бокснууд ч онгоо шүү дээ. За эхлээд энэс онгоо. Castify-аас кейс авсан. Хямдралын далимдуулаад. Тийм. Нөгөө нэг хямдрал далимдуулаад гэж хэлсэн шүү дээ. Dior Chanel 2 болохоор хямдраагүй, Black Friday зарлаагүй. Нэг юм luxury брэндүүд угаасаа нэг юм хямдралт оролцдоггүй амар сонирм. За тэгсэн чинь энэ Palage маань болохоор 20% хямдралтай. Тэгээ кейснүүд маань утасны кейс маань 15% хямдралтай байсан. За миний кейс энэс амар хөөрхөн заяа. Энэ кейс энд нэлээд алдартай байгаа. Ийм ягаан өнгөтэйг авсан би. Тэгээд нөгөө нэг энэ чи юу гэдэг лээ? Соронзон цэнэглэгч юу гэдэг лээ? Magic за сандаггүй шүү. За нөгөө нэг 50 цэнэглдэг цэнэглэгч шүү дээ. Wireless. За мэдгүй зүгээр юм ягаан өнгөтэй заяа. Тэгээ нөгөө нэг юм соронз моронцтой заартаа. Тэгээд ийм кейс авсан. Тэгээ одоо ингээд би ягаан өнгөн туртай за. Бараг ойлгомжтой л ах шиг энэ тий. Царайлаг байгаа. Царайлаг байна уу? Надад л царайлаг лээ. За тэгэнгүүтээ одоо энэ дээрээ нэмээд би амар их story бичлэг хийдэг болохоор ийм зүйл авсан. Энэ юу вэ гэхээр ийм наалддаг арталтай ингээд нөгөө нэг цонх монх хаалган балган дээр ингэж наалддаг. Тэгээд мөн юу болдог? Энэ ингээ магниттэй заяа. Одоо ард нь ингээ шууд соронцлогдчихно. Тэгээд ингээ унахгүй амар сайн соронцлогддог. Хамгийн авууштай нь ингээд карманд ингээ ороод унчин гэсэн асуудал байхгүй. Бүр ингээ нэлийн хүчтэй татчих ижил унаа. Тэрнээс ингээ хальт ингэж ингээд унахгүй мэлий. Тэгээ ингээ нэлийн хүчтэй татчих унаад тэгэнгүүтээ энэг бас уцны 50 нөгөө төчгүүр гэдэг лөө. Тэгэж бас болгож ашиглаж байна. Одоо ингэж ингээд тогтоочж болно гэсэн үг байхгүй юу? Гоё гац тий. Тэгэнгүүтээ энүүгээр ингэж энэ бөөнхийн хэсгээр нь цонх шил болон ингээд хаалган малган дээр ингээд шууд наагаад тэгээ бичлэг хийж болно. Би нөгөө нэг заримдаа гадуурын хороо бичлэг хийхээр хичээдэг байхгүй юу? Камера гаргаж ирэн ингээл амар бичлэг. Одоо зүгээр буцаа бас ингээд хажуугаар нь гаргаж ирээ. Тэгээ заримдаа нөгөө нэг тоглолт моголт руу камер оруулдаг байхгүй юу? Тэгэнгүүт ингээ миний утасны бичлэг яхаарахгүй жуултаад сахгүй юу? Сая та нар хэвээ үзсэн бол Voice-ийн бичлэгнэр жоохон утгаар уцаар хийсэн бичлэгнүүд жоохон чанаргүй болчихсон байсан. Тэгээд тийм болохоор бас влогта хөрөнгө оруулалт хийсэн гэж хэлж болно. Тэгээ угаасаа миний утас 3 жил болсон. Тийм учраас нэг ямар нэгэн шинжилэлт хийх хэрэгтэй байсан. За дараагийнх нь болохоор утасны хажуу талд зүүдэг юм чарм байгаа. Уг нь ягаан өнгөтэй авах гэж агаад за арай л ягаан болох гээд байна уу гэж бодоод цагаан болгоод амар охинлог цагаан гэхдээ ийм пантик зантагтай уяана. Одоо энийг энэ шиг хийгээ тэгээ ингээд зогсол нь ямар вэ? Дэжгүй байгаа зү.
ийм чарамтай ийм болсон. Амар хэцүү байгаас нэг утас аавна. Тэгээ хуцаа чимэглэнэ гэж 80 юм болно. Тэгээ уг нь ингээд нэг Casetify нэг чанартай кейс авчих юм бол амар удаа хэрэглэгддэг байхгүй юу? Одоо миний энэ хуучин утсанд байгаа кейс болохоор би жил хагас юм авсан. Тэгээ жил хагас энэс өөр кейс баг буцандаа хийгээгүй хаа би. Зөвхөн энэ кейстэй л яваад байгаа. Тэгээд яг хөө хямдхан кейснүүд байгаа л та. Тэгээд тэднийг ингээд яхаар өнгөө хурдан алдах, эсвэл бол ингээд жоохон хурдан муудчих гадаг гэхгүй юу? Нэг юм шаарлж марлдээ штэ. Тэгээд идэг болохоор жоохон гаширлаа. За. Нэгэнт л уцаа байнга хэрэглэж байнга ингэж авч явдаг юм чи ингээд гоё кейстэй байг гэж бодоод хүн өөрийнхөө хайрсыг байнга арчилдагтай л адилхан гэж боддог учраас бас уцандаа гоё кейс авдаг. Яа би энэ хардаа урт томстой болохоор энийгээ хийж чаддаггүй. Энэ зүв байгаа шүү дээ. Симний хан зүв. Айгуу ухаантай шүү би нэр. Тэгэж бодож байна та нар. Яа, технология гэж байгаа шүү. Тэн чинь л яг технология. Энд гэхдээ зөв үү буруу юу? Ингэж хийх нь зөв байсан. Би яг л буруу хийчих шиг боллоо. Амар ухаантай гэж ухаан мот болно. Ухаантай. Ингээл болоо. Одоо тэгэл буцаагаад хийгээл. Зак. Нэг юм уцт боллоо. Айгуу царай л уцтай. Тэгээ иймтай байх ямар нөгөө нэг гадуур явж байхдаа ингээд явж ивэл амар идэхгүй. Тэгээ ингээ унахгүй. Тэгээ олон юм барьж байгаа үед яг утас ингээ байж ах нэлээд амар идэг. Тэгээ ер нь бол зүгээр чимэг маягаар л та. Тэгээ октод ер нь нэг уцандаа нэг уцч гэлгүй цүнх мөнхэндээ нэг ядаргатай бол юм зүгүүд идэв шүү дээ. Тэгээ надад нөгөө нэг мини лабубу байдагхгүй юу. Тэгээ би тэрийг ингээ уцнаасаа зүүдэг. Бэж би та нарт аваад ирье. Ийм мини лабубу байдагхгүй юу. Нөгөө нэг үсгтэй дээрээ тэгээ бүксэн дээрээ бас үсгтэй энэ ч нэ. Тэгээ би азгүй болохоор надад миний үсэг гарч ирээгүй. Тэгээ ди үсэг гарч ирсэн. Тэгээ тэрийг би болохоор нэг юм уцнаас ийм зүүдэг юмтай нэг одоо юу гэдэг мэдэхгүй байна. Зүгээр ингээд уцныхан кейсэнд углаад тэгээ ингээд хийдэг. Арталт нь ингээд ичдэг тэгээ ингээд зүүдэг. Юм мэдэхгүй юу. Тэгээ би ингээд лабубугаа ингээд зүүдэг. Гэхдээ одоо бол лабубугаа зүүх юм бол арай л их юм болох гээд байна. Уг нь яг ийм өнгийн лабубутай бол ингээд зүүл энийгээ заримдаа аваад ингээд лабубугаа зүүл хөөрхөн байгаа зү. Би ингээд амар ядаргатай цүнхнээсээс ингээд би амар 80 юм зүдэг заяа. Ингээд одоо хэрвээ та нар ингээд надтай гудамжинд таарах юм бол миний цүнх ингээд 80 тоглоом илдээ янзны юм заяа. Тэгээ миний ингээд гэрийн дэлхүүрэнд нь штэ бас ингээд амар олон тоглоомнууд идэг. Би нэг ингээд юмнаас юм зүгэл хоббит юм шиг байгаа. Арайч камеранда юм зүвчээг байна одоохондоо. Бараг нэг удахгүй бас камеранда ийм зүвцээ явж ичж магадгүй. Уг нь яг энтний заяа essential-ийнх нь энэ хараа Casetify essential гэдэг төрөл юм байлээ. Энэ утасны ард наацсан байгаа. Тэгээ энэ case 2 ингээд essential гэдэг төрлийнх нь загварынх нь сет юм байлээ. Тэгээ essential-ийн ийм charm нас айгуу дэжгүй юм байлээ. Тэрийг би бодохдоо ингээд камеранда зүүчих юм бол бас дэжгүй юм байлээ. Даанч тэр нь sold out болсон байсан. Тэр sold out болоог гэсэн бол би тэрийг хосох. Тэгээд юу байсан? Нэг амар гоё юм нь бас AirPod-ны кейс нь бас ингээ утасныхаа кейсний ард наалтдаг. Ингээ соронзлогддог заяа. Тэгээд тэр нь бас амар хөөрхөн байсан. Тэгээ би уг нь ингээд ягаан кейс авсан юм чинь подондоос ингээд бас ягаан кейс аваад өгчий гэж бодсон боловч sold out болсон байсан. Тэгээ зөвхөн онлайн ордер хийж болно гэсэн. Тэгээ онлайн ордер хийх юм бол яг нөгөө нэг хөнгөлөлт гэх тиймэрхүү юмнууд нь заримдаа байдаг байхгүй. Тэгэхээр жоохон ядаргаатай. Тиймэрхүү юмн дээр Австрал үнэн гурай заяа. Ингээд одоо дэлгүүр дээр нь очиж штэ. Тэнгүүд ингээд бүгд байгаа заяа. Тэгээ заримдаа ингээд онлайнаар ингээд өнөөдөр хэд би энэ кейсийг онлайнаар харсан байхгүй ажил дээр хахта тэгсэн чинь sold out гэж харагдаад тэгээ би яг ингээд сая брекерээ ингээд дэлгүүрлөө нь очиод үтсэн чинь байж байгаа байхгүй. Яг тиймэрхүү юмн дээр жоохон Австрал дутагдaltaй байдیں۔ Ер нь бол. За.
Одоо сайхан уцтайгаа танилцаад уцаа сетап хийжээд эртхэн амрах хэрэгтэй. Тэгвэл би маргааш өглөө буцаа ажилтай. Тэгээ энэ хавар тарьсан хогнуудаас цэвэрлэх хэрэгтэй. За нэг иймэрхүү зүйл авч өөрийгөө баярлуулад өөрөөсөө бэлэг болоход энэ жилийн хамгийн том худалдаа авалтууд ингээд дууслаа. Одоо ингээд үүнээс хойш дахиж нэг том бэлэгнүүд өөртөө авч өгөхгүй байх гэж бодож байна. Тэгээд авч өгөхгүйгээ амлахаараа дараа нь ингээ авчиж магадгүй зүйлүүд гараад ирүүлдэг аммаар санагдах юм билүү те. Тэгэхээр нэг тиймэрхүү. Ер нь бол амлалт өгч чадахгүй тэгэл нэг иймэрхүү л энэ да. За тэгээд та нарыг бас өөрсөндөө шинэ жилийн бэлэг өөрсөндөө авч өгөөсэй гэж хүсэж байна. Аммаар байгаа авах гад скриншот хийгээд хадгалсан байгаа зүйлүүдээ заавал аваарай гэж хэлье. Тэгээд бичлэг минь таалагдсан гэж найдаж байна. Тэгээд лайка дараад, комент бичээд, subscribe хийгээд тэгээд Instagram-ыг минь дагаад тэгээд намайг сэн дэмжээрэй. Тийм. За дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр баяртай найзуудаа.